2024 оны сонгуул хаяанд ирлээ. Цаг үеийн асуудлын талаар гендерийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга энх хоёртай ярилцахаар ирлээ. оны 7 сард Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хууль нэмэлт өөрчлөлт орсон. Бид бүхэн үндсэн хуулийг дагсан нэмэлт өөрчлөлт мөн улс төрийн намын тухай хуулиар шинжилсэн найруулга маань батлагдсан. Тэгэхээр эдгээр хоёр том хууль, улс төрийн намын тухай хууль бол ер нь бол 5-6 парламент дамжсан бас ийм улс төрийн маш өндөр тэм зөвшөлтслийн хүрээнд батлагддаг суур хуулиудын нэг. За улсын их хурлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт бол үндсэн хуулийг дагсан 126 гишүүнд бид нар сонгуулийн системийг өөрөө өөрчилсөн бас түүхэн өөрчлөлтүүд байсан. Түүхэн өөрчлөлт гэж юуг тодтогоод байгаа вэ гэхээр хорооны зүгээс бид нар жагсаалт болон тойрог. За жагсаалтыг бол бид нар 48-ыг 24 эмэгтэй 24 эрэгтэй буюу тэр нь сүүлчлэхөр шүү дээ тий. Эхлээ 24 эрэгтэй яваа дараа 24 эмэгтэй явах биш. Бүр эрэгтэй эмэгтэй сүүлчлэх гэдэг нь өөрөө түүхэн шийдвэр байсан гэсэн. За мэдээж квотын асуудлыг бас дурдахгүй байж болохгүй. Бидний 2050-30 онд дэлхийн нийт доктортой хөгжлийн зорилгыг дуусгахад бол 50% хүрэх 50-50 байх тийм зорилгыг бол тавиад явж байгаа. За Монгол улс бол 20% хүүсийн квот дээр бол 30% болгоод 28 онд бол энэ квотоо бид нар 40% болгоно гэдэг ингээд 40%-аар хэрэглэнэ гэдэг бол хуульчилж чадсан. Энэ бол хууль эрх зүйн орчны шинжилгээ. За өөрийнхөө асууснаар ер нь 2024 оны улсын хурлын сонгуул 24 он өөрөө тэр чигтээ сонгуультай жил байна л дээ. 10 сард бид нар орон нутгийн сонгуультай улсын хурлын сонгуультай. Тэгэхээр шинэ системээр явах гэж байна. Бас хуулийн нэмэлт өөрчлөлт одоо үйлчлэх гэж байна те. Тэгэхээр мэдээж олон гишүүнтэй тэр дундаа тойргийн дахиад энэний дараагаар барьсан бас нэг өөрчлөлт нь бол бүсчилсэн байдлаар явахаар болчихлоо шүү дээ тий. Тэгэхээр бүсчилсэн гэдэг нь өөрөөр хэлбэл олон аймагуудыг дамнуулаад нэр дэвшигч маань өөрөөр хэлбэл маш цөөхөн сонгуулийн сурталчилгааны хугацаанд одоо өөрөөр хэлбэл өөрийгөө таниулж сурталчлах өөрийнхөө төлөө одоо сонгогчийн саналыг авах асуудал байна. Тэгэхээр энэ системийн нэг талаараа айгүй нөгөө түүхэн өөрчлөлт маань нөгөө сонгогдохгүй байгаа хүүс болон төлөөллүүдэд айгүй ээлтэй систем болж өгсөн гэсэн чинь нөгөө талаараа болоод томсгосон тойргууд нь бол бас л нөгөө нэг давхар дандаа үргэлж бэрхшээл үүсч байдаг нөгөө цөөхөн тий одоо дөнгөж 17.1% байгаа эмэгтэйчүүд бол дахиад бас нэг өндөр босго болоод орж ирж байгаа гэсэн ингэж харж байгаа. За гендерийн үндэсний хороо мэдээж хууль эрх зүйн орчны шинжилгээ хүрээнд өнгөрсөн жилүүдэд бол энэ бүх одоо өөрчлөлтөө хоолойтой улсын хурлдах эмэгтэй гишүүд нам уул харгалцсан бүхэл эмэгтэйчүүдийн бүлгүүд нийгмийн байгууллагууд сэтгүүлчид тий эрдэмтэн судлаачтай хамтраад энэ өөрчлөлтүүд дээр бол идэвхтэй хамтран ажилласан. За 24 оны 1 сараас эхлээд гендерийн үндэсний хороо хоёр зөв одоо чиглэлд бол фокуслж анхаарч байна энэ жилийн хорооны төлөвлөгөөний хүрээнд тий. За нэгдүгürt нь бол бид нар улс төрийн намууд улс төрийн намын тухай хуульд зааснаар гендерийн квотыг хангах асуудал. Тэгэхээр улсын хурлын сонгуулийн дараа улс төрийн намууд ямар айгу том юм ажил хийж эхлэх гэж байгаа вэ гэхээр ерөөсөө 40-60 харьцааг бариулах ажлууд хийх гэж байгаа. Тэр нь болохоор нам дотор нөгөө шийдвэр гаргах эрх мэдэл бүхий удирдах зөвлөл баг хурал те хялтын хороо зөвлөл гэдэг. Эдгээр нөгөө шийдвэрүүд дандаа намаас гарч байгаа шийдвэрүүд чи өөрөө ерөнхийдөө бас ингээд төрийн бодлогод нөлөөлдөг болчихлоо шүү дээ. Бид бүхэн мэдж байгаа тийм нөгөө парламент дээр за бүлгийн цаг авлаа тийм бүлгүүдийн хурал намын улс төрийн намуудын парламентын судалтай намуудын бүлгийн хурал болж ингээл тэр шийдвэр нь бол улс төрийн шийдвэр болоо гардаг. Тэгэхээр эдгээр намууд энэ нөгөө дээд байгууллагуудынхаа хүсийн тэнцвэр талаас 40-60 барих ажлууд хийх юм. Тэгэхээр энэ дээр нь бид нар нэгдүгürt нь дэмжлэг үзүүлж ажиллахын хороо ажиллана. Хоёрдугаарт нь улс төрийн нам тайлан өгөхөр болж байгаа. Гендерийн хороонд. Тэгээд тэр нь болохоор хүсийн тэнцвэр дэдлийн тайлан. Яг тэр удирдах дэд байгууллагынхаа. Тэгэхээр энэ хүсийн тэнцвэр дэдлийн тайлангаа бид нар авахтаа маягтаар авч таарна шүү дээ. Тэгэхээр тэр маягтыг бид нар өнөөдөр боловсруулаад улс төрийн намууд нар сая хилцүүлээд одоо энэ 6 сарда багтаад бид нар үндэсний статистикийн хороогоор батлуулах энэ ажил дээр бол ажлын хүрээнд намуудтай хамтарч ажиллаж байгаа. За нөгөө нэг чиглэл нь бол яг улс төрийн намуудад мөрийн хөтөлбөр хөрвүүлж ажиллаа. Мөрийн хөтөлбөрт нь бид нар санал өглөө. Ер нь гендерийн тэгш байдлыг хангах хууль эрх зүйн орчны хүрээнд, тогтолцооны хүрээнд зайлшгүй цаашаад үргэлжлүүлэх бодлогын түвшинд бид нар юуг анхаарах вэ гэд маш 10 тодорхой саналыг бол томьёолоод намуудад бол хөрвүүлж ажилласан байна. За дараагийн нэг улс төрийн намуудтай хийж байгаа нэг ажил нь бол бид нар улсын хуралд сонгогдох эмэгтэйчүүдийг дэмжих чиглэл хоёр дахь том одоо чиглэл нь ингэж ажиллаж байна. Тэгэхээр энэ чиглэлд бол бид нар 2012 оноос хойш Монголын парламентад байгуулагдсан эмэгтэйчүүдийн бүлгийн хийсэн ажлуудаас өнөөдөр хүртэл 20 он хүртэл сонгогдсон тий 3 сонгуулийн хугацаанд нийт 30 эмэгтэй сонгогдсон байна. 12-аас 16, 16-аас 20, 20-аас 24-т нийтдээ 30 эмэгтэй сонгогдсон. Эдгээр 30 эмэгтэй
энэ одоо 12 оноос хойш өнөөдөр хүртэл хугацаанд нэг 127 хуулийг багаар болоод бие дааж болоод бүлгэрээ хамтарч хэрэгжүүлсэн. Эннийхэн бүр 50% хэрэгжиж батлагдсан бай. Батлагдаад одоо хэрэгжиж байгаа гэсэн. Тэгэхээр эдгээр хийсэн гишүүдийнхаа болон бүлгийнх нь хийсэн үйл ажиллагаанд бид нар бас түн шинжилгээ хийгээд энийг яаж олон нийтэд хүргэх дээр нь бид нар энэ том эмэгтэйчүүдийг илүү дэмжин гэдэг дээрээ нэмэгдүүлээд бид нар сонгогчийн боловсролыг яаж нэмэгдүүлэх вэ? Үнэхээр 126 гишүүнийг анх болгох зорилго нь бол төлөвлөлийн ардчлалыг бэхжүүлэх шүтээ тий. Тэгэхээр энэ нөгөө сонгогдохгүй байгаа хүн амынхаа 50% болоод байгаа, ажиллах хүчнийхаа 50% болоод байгаа, сонгогчийн насныхаа 50% болоод байгаа нөгөө эмэгтэйчүүдийн төлөвлөлт нь хангалтгүй байгаа. Тэрийг илүү нэмэгдүүлэх, тэр сонгогчийн боловсролд илүү хувь нэмэр оруулах, энэ бүтээгдэхүүнүүдийг илүү нийлүүлэх, энэ чиглэлээр хойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх гэсэн ийм зорилтод хоёр чиглэлд бол сонгуулийн хугацааг дуустал гэсэн үг. Энэ зөвхөн их хурлын сонгуулиар хязгаарлагдахгүй, орон нутгийн сонгуулийг бас дуустал ажиллаж байна. За, ер нь аль нөгөө нэг эмэгтэй гишүүд маань асар цөөхөн л байна л да. Тэгээд цөөхөн байгаа нь бол айгүй холцлогддог юм байна. Ер нь бол энэ гишүү юу хийсэн, тэр гишүү юу хийсэн гэдэг. Яг бид нар адилхан өнөөдөр Монгол улс нийгмийн эдийн засгийн нөхцөл байдлаа хараад хүн бүрийн амьдралыг хаалгаар нь ороод өнөөдөр харахад 1990 оноос хойш сүүлийн 30 жилийн хугацаанд 8 парламент бол эрэгтэй хүс дамгаалж ирлээ шүү дээ. Тэгээ энэ эрэгтэй хүс дамгаалсан хамгийн одоо олонх байсан бараг 73 тий. Тэгээ одоо 13 эмэгтэй гэдэг чинь 63 эрэгтэй бүр дийлэнх олонх байхгүй эн чинь 75. Тэгэхэд өнөөдөр 83-17 гэдэг харьцаатай л байна шүү дээ. Өнөөдөр Монголын парламенттэй 83-17 гэдэг чинь энэ чинь түүхэн дээд амжилт гэдэг чинь өмнөх 7 парламент юм уу 6 парламент нь дандаа бараг 90-95 орчим эрэгтэйчүүд байсан гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ хүс давангаалсан нийгмийн өнөөдөр эдийн засгийн өнөөгийн байдлыг бид нар зүгээр ингээд дүгнээд хараа л да тий. Таны амьдралд өнөөдөр ямар хэцүүд гарсан, улсын их орон маань хэрхэн яаж хөгжиж байна тий. Биднэрт одоо хүртэл нийгмийн эдийн засгийн асуудал байсаар л байна. Бид нар одоо хөгжингүү орн болоогүй л байна тий. Тэгэхээр зүгээр энэ бидний зүгээр бодит үр дүн байхгүй. Энэ бий олгоцсон бидний ардчлалыг магадгүй бид нар маш зөвхөн 30 орчим жил хэрэгжүүлж байгаа ч гэсэн бидэрт боломжууд бол байсаар л байгаа тий. Гэтэл энийг бид нар ингэж алсын хараатаагаар манай сонгогчдод нь харах хэрэгтэй юм шиг байна. Тэгэхээр бид нар тэн дотор нэгдүгüрт нь юу гэж харах хэрэгтэй вэ гэхээр бид нар олон төлөөллүүдийг оруулж ирэх хэрэгтэй байна. Хүн амын салбар бүрийн төлөөлөл, хүн амын бүлгийн төлөөллүүд. Тэгээд тэрэн дотроо бид нар эмэгтэйчүүд маань хаана байна гэдгийг сонгогч түмэн маань маш ингээд өргөн хүрээгээр хараасаа гэж харж байгаа. Иш 13 эмэгтэй нэг асуудлыг оруулаад бид энэ асуудалд хаалт хийж яана гэж зогсож чадахгүй тоо байхгүй да. Бид нар 30% дээр эмэгтэйчүүд чинь ядаж өнөөдөр те 20 эмэгтэй, 25 эмэгтэй, 76 дотор чинь байж байгаад бид ерөөсөө бүлгэрээ энэ асуудлыг дэмжихгүй байна. Энэ ерөөсөө ийм асуудал бид нар хийж болохгүй. Энэ Монгол улсын эрх ашиг, Монгол хүүхдүүдийн, Монгол одоо аав ээжүүдэд ийм хортой өрн нөлөө үзэл нь айл гэр бүлийн чинь хэрэгжихгүй байна гэдэг. Тэгэхээр тоо цөөхөн байгаа учраас асуудалд хувь нэмэр оруулж чадахгүй байгаа гэсэн. Тэгэхээр бид нар нөгөө нэг манай ард түмэн ер нь бол ингээд сонгогч олон нийт юу гэж хараад байгаа гэхээр яг ингээд гарсан үр дүнгээр айгүй хэмжих гэж бид нар нөгөө хардсан шүү дээ. Үр дүнгуудыг айгүй хэмжихтэй байгаа. Гэтэл өнөөдөр яг үр дүн гаргаад ингээд асуудлаа анханаас нь хилцээд ярилцаад оруулаад ирэхээрээ л нөгөө олонхын саналаар унчаад байдаг. Гэтэл нөгөө үр дүн гараагүй юу ч хийгээгүй ингэж олон түмний нүдэнд харагдаад ах шиг байгаа. Тэгэхээр энэ дээр бас та бүхнийг ингээд бодтойгоор дүн шинжилгээ хийж хараач. За эмэгтэй гишүүд юу хийсэн бэ? Юу хийгээд байгаа юм бэ? Яагаад өнөөдөр нийгэмд болоод байгаа янз бүрийн эмзэг, янз бүрийн одоо юу гэдэг эмэгтэйчүүд хүүхдүүдтэй холбоотой янз бүрийн асуудалтаар эмэгтэйчүүд гарч ирж дуурахгүй байна гэдэг ингээд шүмжлөө байдаг. Бид нар харж байгаа олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр. Гэтэл өнөөдөр ингээд бид нар гендерийн үндэсний хороо эмэгтэйчүүдийн бүлэгтээ хамгийн ойрхон бас бид нар ажилладаг байхгүй. Эмэгтэй ямар нэгэн хууль эрх зүйн орчинд нэмэлт өөрчлөлт хийх, тодорхой нэг арга хэмжээ үйл ажиллагаанд эмэгтэйчүүдэд юм уу эрэгтэйчүүдэд асуудлуудад дэмжих чиглэлээр бид нар ингээд их хурлын гишүүдтэй хамтарч эрэгтэй ч бай эмэгтэй ч бай. Гэхдээ эмэгтэйчүүдийн бүлэгтээ илүү хамтарч ажилладаг гэсэн. Тэгэхээр тэгээд яг тэр хүмүүсийн ингээ бодит ажлыг бид нар ингээ хараад өөрсдийнх нь хийж байгаа үйл ингээ зэрэгцээд бид нар ингээ харахад бол ерөөсөө тэр эмэгтэйчүүд тэр их хурл байнгын хороо тэр ажлын хэсгүүд тэр ерөөсөө цаасан сүндэж чадахгүй байгаа. Ерөөсөө манай эмэгтэй гишүүд л идэвхтэй хийдэг. Манай эмэгтэй гишүүд амар хариуцлагатай байхгүй. Яг ингээд цаасаа боловсруулаад, хуулийнхаа санал өгөөд, ажлын хэсгээ яг зангидээ, цаг тухайд нь хуралдуулаад, байнгын орооны хурал дээр ирсэн эмэгтэйчүүд л байждаг. Их хурлын чуулган дээр эмэгтэйчүүд л ирсэн нэвждэг. Ажлын хэсэг ахлаад ихэр тэр эмэгтэйчүүд дээр ахсан ажлын хэсгийн ажиллал явж идэг. Тэгэхээр өөрөө тэр нь дандаа ийм ажил хэрэгжигчээнгүй байдлаар ханддаг. Гэтэл нөгөө нэг олон нийтийн төсөөл нь юу хараад ихэр миний нүдэнд айгу баг харагдаад штэ гэдэг нэг хараад.
Тэгээ бид нар эмэгтэй гишүүдээс үгүй та нар одоо ингээд бид нар манайх бүрэн сэтгүүлчийн асуултууд байгаа байхгүй бид нар сэтгүүлчийн асуултуудыг олон нийтийн асуултуудыг иргэний нийгмийн байгаа байгууллагуудаас асууж байгаа асуултуудыг бид нар ингээд дамжуулж байгаа байхгүй их хурлын гишүүдтэй эмэгтэй гишүүдтэй үгүй та нар одоо энэ асуудлаар мэдээлэл их өөрөө бид нар анх их тэгж боддог ус хаана ямар асуудал гүйж чалстаа газар дээр нь шалгаад тэрийгэ мэдээгээр явуулаад эмэгтэй гишүүд ажиллаж байгаа шүү гэдэг. Тэгээ ботхоор ингээд 4 жилдээ бид нар эцсийн зорилго юу юм бэ? Би энэ парламентын ордны хаалгаар ингээл ороод миний эцсийн зорилго юм. Хийж байгаа хуулийн чанартай багаас. Тэрний заалт бүр нь айл бүрийн хаалгаар ороосоо. Энэ амьдралд хувь нэмрээ оруулаасаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, тамхины тухай хууль, эсрэг тухай хууль, тэ нийгмийн даатгалын багц хуулиуд. За юу гэдэг одоо бидний хамгийн хүнсний, органик хүнсний тухай хууль, тэгээл нөгөө даатгал, тэтгэвэр тэтгэмжийн тухай, эрүүл мэндийн бүр нийгмийн эрүүл мэндийн тухай хууль, тэ бид нар дандаа үүдснийхэн дараа шүтгөөс нь өмнө яах вэ гэдэг. Эмэгтэй гишүүдийн ерөөсөө ингээд анхаарч байгаа 3 хууль дотных нь нэг нь яг бидний анхдагч хэрэгцээнд айгу хувь нэмэр оруулж байгаа. Тэгээ бид нар ингээд хүн байх юм. Хүний эрхийнх нь үүднээс Монгол оронд аз жаргалтай байхдаг анхашдны эхний тэр суур хэрэгцээг эрхийг хангасан хуулиуддаг хамгийн их ингэж цаг нараа оруулдаг. Тэр нь айгу том хуулиуд гэдэг шүү дээ. Суур хуулиуд маш их цаг, маш их хилцүүлэг, маш их олон одоо цаг хичээл зүтгэлээр ажиллахыг шаарддаг ийм суур хуулиуд гэдэг. Тэгэхээр би цааснаас үндэхгүй байгаа. Гэхдээ бид энийг буруу гэж бодохгүй байгаа. Бид энээрээ илүү сууж ажиллаж энийгээ үр дүнтэй байлгах юм билээ. Тэгэд нэг зовлон нь ол юу вэ гэхээр бид нар яг ингээ хэрэгтэй зөвтэй яг энийг ингээд оруулъя гэж оруулахаар бид нарын тэр их олон өдөр шөнөгүй ажилласан тэр саналууд бол нэг 40 мө 50% дэмжигдэл зарим нь ингээл одоо нэг цагдаал зарим нь ингээл татгалзаал ингээл ундаг. Тэгэхэд бид нар бие биенлүүгээ хараад арай л хэдүүлээ олуулаа байсан бол та гэж үлддэг. Тэгэхэд ингээд бид нар нөгөө харахад тэр олон дотор тэр хаалганы цаана тэр нэг цөөхөн эмэгтэйчүүд яаж ажиллаж байгааг бид өнөөдөр яг хажууд нь байж хараагүй гэж хүн болгоно эмэгтэйчүүд ажиллахгүй байна. Эмэгтэйчүүд юу ч хийхгүй байна. Тэгээ одоо юу хийсэн эмэгтэйчүүдийг сонгоод яах вэ гэдэг тэр асуудлуудыг ярьдаг. Хизээ тэгвэл бид нар эмэгтэй баатрын тухай ярьж эхлэх юм бэ Монголоос. Хизээ тэр мундаг эмэгтэй парламентчийн тухай ярьж эхлэх. Хизээ тэр мундаг эмэгтэй сайдын тухай ярьж эхлэх. Тэр чин одоо 3 жил, одоо 4 дахь удаага, 3 дахь удаага, 2 дахь удаага сонгогдсон парламентчдын хувьд тэр асуудлууд яригдаж эхэлдэг байхгүй. Тийм учраас эмэгтэйчүүдээс итгэл үзүүл нэг удаа сонгочоод юу ч хийгээгүй гэдгээсээ биш бид нар олон удаа сонгоод дараагийнх нь тэр нөгөө юм хийх тэр туршлагажих тэр боломжуудыг нээж өгчөж дараа нь тэр эмэгтэй баатрын тухай тэр эмэгтэй мундаг парламент сайдын тухай хийсэн үйл хэргийг нь тэр хүнээр нь бид нар ярьж болох байхгүй. Гэтэл бидэрт хэзээ ч тийм боломж байгаагүй. 1 юм уу 2 юм уу. За дээдл нь одоо хамгийн олон удаа сонгогдсон эмэгтэй парламентч 4 удаа байгаа шүү дээ, тий. Гэтэл тэрээд 3 юм уу 2 удаа сонгогдол. За одоо өөрөө болсон юу ч хийгээгүй гэд. Гэтэл тэрэн дотор аюул олон ажлууд хийсэн гэдгийг бид нар ингээд тайлангаар гаргаад ирдэг байхгүй юу. Тэгэхээр ийм учраас эмэгтэйчүүдэд бид нар нөгөө цөөхөн байгаа. Тэгээд үргэлж хийсээр байдаг. Энд нөгөө үргэлж оролцдог. Тэгээд бид нар зүгээр эрсцийн мэдээлэл хардаг шүү дээ. Эмэгтэй гишүүдийн эрсцийг л бид нар харахад ер нь бол 70-аас доош эрсцтэй эмэгтэй гишүүд бол аахгүй шүү дээ. Гэтэл 70 хүртэл эрсцтэй эрэгтэй гишүүд асар цөөхөн байхгүй. Тэгэхээр бид нар ингээл хараад тэр хүмүүс бол ажиллаа хийгээл тэмчээнэ. Бидний амьдралыг өнөөдөр бидний амьдрал дүрнүүлээ үзүүлэхгүй ч гэсэн өнөөдөр тэр бодит үр дүнгээ бидний энэ их оронд үр хүүхдүүд минь үлдээ хин юмнуудыг энэ хүмүүс бол урт хугацаанд хийгээд байгаа юм байна гэдэг дээр аягүй сайн хармаар байна. Тэгээд дахиад нэг хэлэх зүйл нь бол нийгмийн асуудлууд бол зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш шүү. Энэ бол эцэг хүнч тэмчээнэ өмнөөс сууж идэг, аав хүнч тэмчээнэ шимшээ сууж идэг. Миний хүүхдүүд, миний ээжүүд, миний эгч нар, миний эмээ нар гэдэг ингээд сууж идэг. Тэгээ тэр хүнч хүртэл тэр боловсрол, эрүүл мэнд, нийгмийн асуудал. Тэгээ харин бүр эсрэгээрээ ярих юм бол өнөөдөр нийгмийн асуудал дээр бол манай эрэгтэйчүүд оролцсон асар тутмаг баг. Тэгэхээр ингэж бид нар нөгөө асуудлуудыг аль нэг байдлаар салбарыг гендерчилж тэр тухайн хүсд хамаатуулж ярихаасаа илүүтэйгээр асуудлыг бид нар бодтойгоор аль алинд нь хамааралтай, аль аль нь дуурах хэвээр. Тэр дуу хоолой дуурсан хинээр нь хамтд нь ярьдаг. Тэр нөгөө гендерийн хвшмэл ойлголтоос салахгүй болол одоо эн чинь тэгээл нөгөө сонгогчдын сонголтод нөлөөсөөр л байгаа байхгүй. Тийм учраас бид нар энэ түүхэн сонгуул бас ирж байгаа. Монгол улс цаашаа ингээ хөгжих тэр одоо хөгжил дэвшлийн одоо үүднэд бид нар бас ингээд улс төрийн сонголтыг өөрчилж байна, системээ өөрчилж байна, боломжуудыг бий болгож өгч байна. Маш олон мэдлэг боловсралтай залуучууд дараагийн үе, дунд үе, ахмад үе бүгд орж ирж байна. Чи 3 үеийн төлөөлөл багсан ч та төрдөж. Тэгэхээр энэ бүх төлөөллүүдийг хараад
таны сонгож байгаа 3 сонголтын чинь нэг нь заавал эмэгтэй хүн байх ёстой шүү гэж та нар бүр ингээд тархинд тэгжээж илүү тэр эмэгтэйчүүд чинь бид нар ерөөсө 100% эмэгтэй сонгоч гэж ярихгүй шүү. 80% гэж ярихгүй, 90% гэж ярихгүй. Ерөөсө 50 байхгүй. Тэгжээж Монгол төрийн шийдвэр чинь арга дэлхийн ухаанаараа зөв цогцолж эрэгтэй эмэгтэй нүдээр харж иж таныг орхитуулахгүйгээр гарах гэдэг тэр юм руу бид чиглүүлээд байгаа байхгүй. Түүнээс биш аль нэг хүс нь дээшээ байна гэдэг ерөөсөө асуудал биш шүү дээ. Дорд байгаа асуудлуудыг л ядаж тэнцвүүлэх асуудлыг ярьж байгаа байхгүй. Гендрийн ойлголт чинь. Тэгээ ингэж харж хэмээн сонголтоо хийгээч. Тэгээд энэ сонгох бүх эрх нь бол арт түмний маань гарт байна. Нэгэнт одоо улс төрийн намууд, хууль эрх зүйн орчнууд нэр хүсгээ төвшүүлээд одоо эрх планаас сонгуулийн сурталчилгаа эхлэх гэж байна. Тэр сонгогчдын маань энэ их том өргөн хүрээний цар хүрээг бид хараад тэгээ ирээдүйн бас энэ улс орныхаа хөгжлөөс гадна өнөөдөр миний амьдралд орж ирэх хувь нэмэр миний ирээдүйд миний хүүхдүүдийн амьдрах энэ улсын төлөө бас ийм зөв сонголтоо хийгээсэй л гэж одоо уриалж байна да.